Hello guys. Welcome back to Rich Tarot Hooter. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгт бүгдээрээ ганц би жинлүүрийн орны хүмүүсийнхаа хайр дурлалын талбар дээр энерги нь ямар байна харцгаая. За тэр маань юу гэсэн үг вэ гэхээр хайр дурлалын талбар дээр таны амьдралд шинээр хүн орж ирж байна уу? Хэрвээ орж ирж байгаа бол ямар байна те? Шинээр хүн оруулж ирэхийн тулд таны зүгээс ямар зөвлөгөө одоо ямар үйл ажиллагаа хийх ёстой вэ гэх зэрэг талаар мэдээлэл авцгаая. За тэгэхээр энэ хүү төлгийг маань үзэхдээ та өөрийнхөө нар, сар, мандалт болон Венус гарагийн байршлаар үзэж болно шүү. За. Тэгэхээр тэр маань юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ таны нар жинлүүрийн ордных бол, сар жинлүүрийн ордных бол, эсвэл мандалт болон Венус гарагчийн жинлүүрийн ордных бол энэ төлөг танд хамаатай гэсэн үг. За тэгээд үзэж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд энэ маань ерөнхий төлөв учраас хүн болгоны амьдрал таарна гэж байхгүй. Тийм учраас та авах мэдээллийг аваад хаях мэдээллийг хайраа гэж зөвлөе. За. Одоо мэдээлэл авчиртаг охин тэнгэрүүд минь ер нь яг ганц би жинлүүрийн ордныханд маань шинээр романтик харилцаан дээр партнер хүн гарч ирж байна. Тэр талаар хэлж өгч туслаач. Шинээр романтик харилцаан дээр хүн гарч ирж байна. Тэр талаар хэлж өгчлаач. За яг урд нь нөгөө нэг романтик харилцаан дээр та сонгосон партнеруудаа ингээ харахаар олигтой сонголт хийгээгүй юм шиг санагдаад байгаа юм байна л да. Таны дүгнэлт буюу judgment сонголт чинь жоохон буруу байсан юм шиг санагдсан. Тэгээ дандаа танд нэг урт хугацаанд чинь хань болж чадхааргүй, урт хугацаанд чинь тэр нөгөө таны хүсэж байгаа төчөг толгойг өгч чадахгүй тийм хүмүүсийг сонгоод байсан юм шиг санагдчихэв. За хүсэн хүлээсэн мэдээлэл чинь хүсэн хүлээж байгаа тэр хүн чинь орж ирж байгаа гиндэ жинлүүрийнхэн маань. За энэ хүнтэйгээ вэ штэ те тийм үдшилэг дээр танилцах магадaltaй маань. Үдшилэг ч юм уу, найз нөхдийн хүрээллээр ч юм уу, эсвэл ажлынхаа заримдаа ингээд иш тийшээгаа яваад ингээд хамт амралт руу явдаг ч юм уу. Ямар ч байсан баяр ёслолын үеэр хурим найран дээр ч гэсэн танилцах магадaltaй. За тэгээд урд нь нөгөө нэг романтик харилцаанаас шүү дээ ингээд сэтгэл зүрхчэн шархсан. Тэр шархааны дгээгүй байна гэж гарч байна. Зарим ганц бие жинлүүрийн ордныхан маань нөгөө хизээ амьдрал дээр хүн гарч ирэх болоо гэж бодсоор байгаа. Заримдаа шүн ингээд нойргүй хондог ч юм уу. Эсвэл өмнөх хүмүүсээ бодоод заримдаа нойргүй хондог гэж магадгүй. За тэгээд шилэн мэдээлэл өгөөч. Вау. За ганц би жинлүүрийн орсныхондоо хандаж хэлэхэд гэрлэлт таны амьдралд ирж байна. Тэгээд дээрээс нь адс ирж штэ. Аялаж магадгүй маань энэ тэрийгээр. Тэгээд дэлхий гэдэг карт маань заримдаа нөгөө нэг зүйлийн цикл ингээд дуусахаар бас тэрийг бэлэгддэг. Цикл дуусч байгаа гэдэг чинь шат тахиж чинь гэсэн үг л дээ. Шат буурахч бас байж магадгүй. Гэхдээ энэ маань дээшгээ харж унсан учраас яхна та шат тахиж чинь гэсэн үг. Нэгсэндээ романтик харилцаанд урд нь та өөрчн хань болохгүй хүмүүсийг татаад байсан бол одоо жинхэнэ яг тань таарсан хүн чинь ингээд амьдралд ч орж ирнэ. Тэрэндээ итгэх хэрэгтэй гэж байна. Тэгээд энэ Hierophant гэдэг үзэр маань ерөөхдөө ёс заншил, уламжлалт одоо юу гэнэ хурим найр ер нь урт хугацааны доктортой байдал дээр урт хугацааны тийм харилцааг үүсгэх сонирхлыг илэрхийлдэг. Гэрлэлт, бие бинийгээ найз хөвгөө, найз охин гэж дуудах тийм одоо юу байна? Сонирхол энэ дээр харагдаж байгаа мэдээлэл. За тэгэхээр энэ Hierophant гэдэг хүзэр штэ одоо тантай суухыг хүсэж байгаа. Таныг өөрийнхөө найз хөвгөн, найз хүүхэн болохыг хүсэж байгаа тэр хүний талаар өшөөлөн мэдээлэл авъя. Энэ маань ямар махбодтой хүн байх бол яг хараад ямар хуу байх бол анх уулзаад ямар мэдрэмж төрөх бол гэсэн талаар мэдээлэл авцгаая. Тэгээд хайр сэтгэл яг ингэж ургаж гарч чадах тэр чадамж боломж нь хэр байна гэдэг талаар мэдээлэл өгөөч.
Hierophant гэдэг хүн байна. За энэ шинээр орж ирж байгаа хүн маань шүү дээ. Айгуу зүн совиндоо итгэдэг. Тэгээд далд ухамсарын тим ертөнцөөс мэдээлэл авах сонирхолтой хүн байх магадaltaй байна. Одоо нэлээд энэ нөгөө нэг хай хүзүүд гарч ирж байна л да. Хай одоо юу гэдэг монголоор ч том хүзүүд гарч ирж байна л гэж ойлгоход болно. Тэгэхээр тэр маань юу гэсэн үг вэ гэхээр таны амьдралыг эзэгтэй мөчүүд чинь одоо гэсэн үг амьдралыг чинь хаашаа залуурдах тэр одоо сонголтууд одоо том сонголтууд хийх цаг ирлээ л гэсэн утгатай. За энэ шинээр орж ирж байгаа хүн талаар хөшөөлөө мэдээлэл өгөөч. Тийм бол таны жинхэнэ хүслийг чинь биелүүлж байгаа тийм хүн байна. Таны яг мөрөөдлийн ханху, мөрөөдлийн одоо эмэгтэй, тусын даган эмэгтэй тий таны мөрөөдөж байгаа ямар одоо романтик харилцааны партнер байна. Бүгдээрээ тэр чин хүсэл чинь ингээ биелчихсэн тийм хүн орж ирнэ гэж байна. Та бас тэгэхээр маш хангалуун байна гэсэн үг. Зарим нэг хүмүүс маань яг нөгөө ийм хүн байхгүй гэдэгт итгэхгүй байгаад байна л да. Таныг од мич гийгээгүй юм шиг од дээрээс чинь юуроос хинт таныг хамгаалж харахгүй байгаа юм шиг те. Ганцаархнаа юм шиг ингэж мэдрэгдээд ээж магадгүй. Тийм учраас романтик харилцаан дээр ер нь ингэж hard work буюу таны зүгээс ямар нэгэн үйл ажиллагаа хийгээ болчихсон ч юм уу. За лайлаа тэгэл яваанд бол болох байлгүй гэдэг ертөнцид таатахдаг ч юм уу. Ерөнхийдөө бол нэг тийм хичээхээ болчихсон байж магадгүй. Зарим нэг ганц би жинлүүрийн орчныхан байна. За энэ маань болохоор агаар махбодтой хүн орж ирж байгаа гэж байна. Тэр маань болохоор шүү дээ тантай адилхан жинлүүр байж магадгүй. Мөн тантай бас мөн одоо compatible гэж ярьдаг л да. Бас адилхан ингэ тохиромжтой юу байгаа ихэр байгаа. Тэгээд хумх бомбын орд байгаа. Ерөнхийдөө бол агаар махбодтой хүмүүс маань агаар махбодтой хүмүүстэйгээ тохиромжтой яа гэхээр бүгдээрээ дандаа тийм айгу логик хүмүүс байдаг. Ухаанаа маш их ашиглаж шийдвэр гаргах туфта. Тэгээ романтик харилцаанд ч гэсэн ер нь оюун бодлыг эрхэмлдэг гадаад дүр төрхнөөс илүүтэйгээр. Гэхдээ яг нөө таны нар сар мандалт Venus Mars гаргийн байршлууд угаасаа тухайн хувийг өөрчлөн шүү дээ. Тийм учраас жинлүүрийн орд болгоо адилгүй шүү дээ. За тэгээд энэ хүн маань танаас насаар ах байх магадaltaй. Эсвэл зүгээр нөгөө амьдралыг хардаг үнцгэн ч юм уу, амьдралд хандж байгаа хандлага нь жоохон нэм ахмад хүнийх шиг байх магадaltaй шүү за. За өшөө энэ шинээр орж ирж байгаа хүн талаар мэдээлэл өгөөч. Мэдээлэл авчирж байгаа охин хэрүүдтэй маш их баярлалаа. За энэ хүний хувьд бол шүү дээ тийм олон сонголтууд романтик харилцаанд байхгүй байх болно гэж байна. Тэгээд тийм учраас таныг сонгоно гэж ах шиг байна. Тэгээд дээрээс нь заримдаа ингэж санаа зовсон энерги яваад байна л да. Энэ хүн ч ихсэн яг амьдралдаа тантай адилхан би хизээ хантайгаа уулзах юм болоо гэж санаа зовх юм байна. Санаа зовж байгаа юм байна. Тийм ч учраас нэг хүн дэвш хандлаа. Тийм ч учраас тэр гэрлэхэд бэлэн байгаа байхгүй хүн. Гэрлэхэд бэлэн, зүрх сэтгэлээ өгөхөд бэлэн. Яг тэр одоо хамт амьдралаа эхлүүлээд хүүхдтэй болдог юм яг тийм serious яг тийм чухал харилцааг эхлүүлэхэд бэлэн тэрийг хүсэж байгаа гэсэн үг. Хүсэж байгаа учраас санаа зовж байгаа. Тийм ээ. За тэгээд төшөөлөл мэдээлэл өгөөч. Мэдээлэл авчирч байгаа хон хэрүүдтэй маш их баярлалаа. Тэгээд яг нөө тусаад ертөнцөөсөө жоохон тийм маргаатай байж магадгүй л дээ. Бид нар яагаад дотоод ертөнцид маргаантай байдаг вэ гэхлээр нэгдүгээрт яг өөрийнхөө хүчин чадалд итгэхгүй байхаа үед хоёрдугаарт яг одоо байгаа амьдрал нь зөв яваад байгаа юм болов буруу яваад байгаа юм болов гэдэгт эргэлзэх тохиолдолд дотоод ертөнцид маш их одоо маргаан болдог. Тэгэхээр энэ нэртэй байх тохиолдолд зөв сонголтоо хийсэн ч юм уу үгүй ч юм уу гэж мэдгээд айгүй хэцүү болчдөг. Тэгэхээр яг вэ гэхлээр та бясалгал хийж өөрийгөө тайвшруулдаг байж болно. Эсвэл гоё дуу сонсдог ч юм уу, эсвэл агаарт гарч алхдаг ч юм уу тий. Тэгээд яг өөрийнхөө энергийг гоё цэвэрлээд илүү тогтун, илүү одоо тий одоо манифест буюу хүссэн зүйлээ амьдралаа өөрлөгөө татаж авчрах тэр боломжоо илүү нэгтгэж туслана гэж харагдаж байна. За тэгээ энэ хүнтэйгээ утахгүй учрахандээ би нөгөө нэг өдрөөсөө яг тоо аваа тий. Яг хідэн
сарын дараа ч юм уу, хэдэн хоногийн дараа ч юм уу, хэдэн жилийн дараа юм бэ? Нэг тоо хэлээч. Хэдэн жилийн дараа яг энэ хүнтэйгээ эсвэл хэдэн сарын дараа энэ хүнтэйгээ уулзах юм бол ганц би Жинлүүрийн орчныхан маань заа гарч ирсэн шүү. 33 гэзнээс. За мэдээж 33 жил биш нь тодорхой. 33 сар байх магадaltaй. 33 хоног байх магадaltaй. 33 7 хоног байх магадaltaй. 33 минутын дараач байх магадaltaй. Тэгэхээр яг нь жоохон зарим Жинлүүрийн орчныхан маань ингээ болгошроод байж ах шиг байна. За тэгээд та бүгдтэй хандаж зөвлөгөө өгөх гэж Twinket сонгоё. За тэгэхээр cupcake гарч ирсэн. Хулуу гарч ирж байх юм. Эрвэхээ гарч ирсэн. За яг энэ хүнтэйгээ та яаштай cupcake буюу нөгөө нэг аягтай торт гэдэг штэ. Тим юм хийж агаад ч юм уу, тим юм хийдэг bakery газараар уулзч магадгүй coffee shop дээр ч юм уу. Тэгээд Halloween гарч ирсэн шүү. Halloween-ийн цагаар одоо Halloween чинь Монголоор юу лээ? 11-р сар биш ээ. 10 сарын 31 байдаг байх шүү. Ямар ч 10 сар хавтаа энэ хүнтэйгээ уулзах бас магадaltaй байна. Яг тэр Halloween-ийн үеэр ч юм уу тийм. Тэрийг тэмдэглэж байгаа найзуудтайгаа хамт гарч орж байгаад уулздаг ч юм уу тийх магадaltaй байна. Тэгээд дээрээсээ нэрвэхээ гарч ирж байгаа нь шүү дээ. Өдийг хүртэл романтик харилцаан дээр та ингээд хүссэн партнераа татаагүй ч юм уу, өөрийгөө заримдаа буруутгаад ийсэн ч юм уу, сэтгэл гонсгор байсан тий. Тэр зүг тэрнээс амсан сэтгэлийн шархчин бүгдээрээ учиртай байсан шүү. Яагаад вэ гэхээр өнөөдрийг ингээд одоо өнөөдөр сайхан гэрэлтэж байгаа ийм butterfly буюу эрвэхээ болгохт чинь урдыг чинь туулж өнгөрсөн бүхэл тэр одоо юу гэдэг зүрх шахаллалт өвдөлтүүд одоо үүрэг гүйцэтгсэн. Тийм учраас та бити өөрийгөө зүхээрээ бити одоо өнгөрсөндөө харуулсараа гэж хэлье. Тэгэд өнөөдөр ямар гайхамшигтай одоо beautiful үзэсгэлэнтэй эрвэхээ болсныг толонд очиж хараарай за. За тэгэхээр ганц би Жинлүүрийн орчныхонд амжилт хүсье. Дараагийн дугаар хүртэл баяртай.